Улсын хурлдаа ардчилсан нам багш нарын цалин цаасан дээр өсөөд амьдрал дээр агшсныг сануулж инфляцийн өмнө бодит орлого нь ялагдсаар байгааг тоо баримтаар дэлгэлээ. Нэрсэн өсөлтөөр тайвшруулж бодит ядуурлыг бодлогоор дардаг тогтолцоог шүүмжилсэн юм. Мөн боловсролын салбарт шинжилэл нэртэй хуучин бүтээц үр ашиггүй санхүүжилтийн гинж багш эмч нарын хөтөлбөрийг үнгүйдүүлэх болсныг ардчилсан нам буруутгалаа. Ерөнхий нарийн бичгийн даргын үр гүйцэтгэгч амар ойлсголон бас нам дээр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон ерөөсөө нэгдүгээрт том төвшөндөө бодлого дутагдсан, хоёрдугаар тийм төсвийн тогтолцоо болохгүй байгаатай холбоотой байна гэж үзэж байгаа. Тийм учраас цаашдаа төсвийн тогтолцоог үр дүн суурилсан болгож өөрчлөх, тэр тусмаа боловсролын анхан шатны удирдах байгууллага, орон нутгийн байгууллагуудад боловсролын салбарын төсөв мөнгөтэй холбоотой эрх мэдлийг нэмэгдүүлж, орон зайг нь тэлж өгөх, энэ яамнаас амьдрал нийцэхгүй хууль шийдвэр гаргадаг байдлыг зогсоох ийм шаардлага тавигдж байгаа гэж Арслан намын бүлгийн зүгээс үзэж байгаа. Эмнэлгийн ажилчдын цалин, эмчнэрийн цалин гэхэд 15%-аар өдөөд нэмэгдсэн байх ёстой. Харамсалтай зарим байгууллага дээр тухайлбал улсын клиникийн 2 дугаар эмнэлэг дээр бүр огт нэмэгдээгүй байх жишээтэй. Тэр битгий 2 дугаар эмнэлэг дээр 576 оронтойтой байх ёстоос 84 оронтой илүү байгаа учраас эмнэлгийнх нь удирдлага бид одоо тэр 15% нэмэгдлийг өгч чадахгүй гэж байсан гэж одоо ажилчдаа цуглаж хэлсэн байх жишээтэй. Тэгээ энэ шаардлагыг ерөнхий сайд хүлээж аваад засгийн газрын энэ хариуцлага алдсан гишүүдтэйгээ хариуцлага тооцохгүй болвол засгийн газрыг огцруулах акцийг бид нар улсын хурл дахь арчлалын бүлэг болон улсын хурлын гишүүдийнхээ одоо байр суурийг дэмжиж улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг аль биесээр мэдгдсэн. Тэгэхээр энэ мэдээлэл бол хэвээрээ байгаа. Хөндлөнгөөс хяналт тавьж тасан зогсоох чиглэлээр нь эргэцдэг хамтран ажиллагаа бас мэдэгдэж байна.